Энэ самны амар зураг нь шүү дээ. Энэ цэвгнэгч байна. Тий. Тийм ээ шүү дээ. Энэ ээж гизэн дөө. Энэ манай хөгшин ээж. Ээж гизэнд нөө. Имэж жирэмсэн. Жирэмсэн. Тэгээд дайн дуусаад тэгээд хар машинтай ирсэн гэж байна. Анх нөхдөд зэрэг явж байгаа. Том зэрэг Энэ жолооч юм шиг. Энэ манай эдэн юм бэ? Мөн үү? Тий. Тийм бай. Тий. Эмээгийн энэ ээжтэйч нь төстэй тийм. Энэ апш тийм хөгшин апш. Хөгшин апш. амар адилхан байна. Тийм бай. Танаар энэ зургийг татсан шүү. Манай оригинал тэгээд татаад нартасан. Сайхан томроо гэж. Ларит чин ларит шийдэ гэсэн шүү дээ. Тийм ээ шүү дээ. Жижиг сашиг байна шүү дээ. А би тачсан сайн. Одоо цаашаа жижиг сашиг гэрнэ та. Нийтлэл яваа. Аната тэтгэл онцгоос байж байна. Самена. Энэ яг дундхан. Тэлээ. Слышь.
Сарна хэзээ ирв? Тийм үү? Оо. Хүүхдүүдтэй ирв? Гоё дээлмэл. Монгол дээлэн скул болохгүй. Дунгаа хэвээр сайхан байна. Тэ? Hemşirelerin ингээд суусан байсан бол ингэж хамаагүй чөлөөтэй ингээд харьцах боломжгүй болох байсан. Тийм учраас та нар бүгдээ чөлөөтэй эндээс нөгөө закуск байна, ус байна, унда байгаа тэгээд чөлөөтэй ингээд өөрийгөө уулзах болох юм. Өөрөө. Ойлгомжтой хийсэн. Бидний баанаас бол одоо тэгээд яг 40,000 төгрөг зам хоёрын хооронд өнгөрчихлээ. Тэгээ хөөд чи хасаа өдөр бас ажлаа үзсэн юм байна. Тэгээд хасаа өдөр болсоор өөгийн дарч чэт баар ясаа их тэгээд очсон. Тэгээд яг 60 энэ хоёр хөшөө чэчгтава самбаг хоёр
одоо хоёулаа яг Монголд ирж байгаа надаараа хань би тэр үед оюутан байлаа. Би бас нэг 2 гэрийн дунд явдаг байгалийн найзч хондог. Тэгээд энэ хоёр бас тусдим болоод ингээд явж ирсэн. Тэгээд одоо ингээд яг ийм үйл ажиллагаанд оролцоод ингээд бас энэ үйл явдлыг хийж байгаа баяртай байна. Очень тихо, но все равно готовься записать. Очень токсич. Водник не отчего. За яг яг. Одоо өөрийгөө. Та ээж яриш. Ха? За тэгвэл инхээ ах ярихгүй. Бид энэ дээр бол маш чухал асуудлыг бол өөрөөсөө ажилд оролцолтой 100 жил яваад болсон. Ямар яаж нэ наска гэж юм байдаг. Тэрнийг бол нээслээ. Тэгээд бол манай ээж манай ихнэ тэгээд бол самбан гэдэг ахтай нэг яваад банк хамтарч цуг Water байсан. Ээж манай отны эдгээд байсан. Самбан гэдэг ахын ирсэн. Иммигрэшн байсан. Тийм байдаг гэж байгаа. Ээж маань бол хоёр маань бол видеод бол би өөрснийгөө бол басны хүмүүс гэж ойлгодог шүү. Яг тэрийн цаашаа бидээс бол бидэн цог Москвад бол энэ цог байсан. Тийм учраас бол энэ бол самбан гэдэг ахтер очиход бол баярлагддаг байсан. Ийм байдалтай байж ээж нэмж хацсан юм. Бид нар дүүгийн хөвдөхгүй дөрвөн эмэгтэй одоо дүүгийн 5 хүүхдийн ганц нас болсон хүмүүстэй нэрвэж дүүгийн хөвдөхгүй. Тэгэхээр өөр байх бүгдээр бид дөрвөн дамжуулж авах хамгийн нэг зэвтэй байсан. Тэгээд цэвэрмэгч байсан. Тэгээд тийм байсан. Цэвэрмэгчийн дараа янчмаа байсан. Тэгээд би одоо гэрээр хамтсан. Гэрээр байсан юм. Манай дөрөв хавтуулаад яа вэж ирээд. Тэгээд миний дараа хамгийн багт төгсөө байсан. Тэгээд тусдаа яа гэвэл дүүсгээс батлаа. Би ганц Яриа сонсогдохгүй байхгүй нөө. Бүгдээ сургуулиудын зэрэгчдийн кадрын хичээсэн ганцхан сургууль биш. Тэгээд бүгдээ сургуулиудыг чинь энэ сургуулиас орч хичээл заагаад ингээд хүүхд болгоод аян гэж хэлж байна. Тэгээд хоёрдугаар миний ах 50 жил айран дараа хасан байж та 50 жил. Тэгэхээр тийм 50 жил болсон тэгээд нөгөө талаар яах вэ? Юм болгоныг хэмдэг. Машин гүрхлөхгүй би явна яаж? Явна. Тэгээд машин гэртээ гараж руу стат машин аваад тэрнээс үс дандаа явна. Бид самбардаг явна гэж бичсэн дараа нэг чок мөн хатаг матан чинь дээрээ дээрээс очихсан. Юундээ энэ хугацаанд болог энэ олон жил өмснөр юм гээ. Тийм ачаахуйч ус экономи төдөд ирчихдэг байсан шүү дээ. Ачаахуйч тийм байсан. Тэгээд юу яриад энэ цусан гэдэг энэс яг юм болоо. Дүндээ энэ хүмүүс бас бүгдээрээ тийм тэгээд яг хамаагүй Тэр мамаа гараад өксөж бачтаа машинтай тэр цэвэрмэгчийн төрийн жижиг цэвэрмэгч бүр ийм хүмүүс зөвхөн тэр юу яа
Мэдмэгчэнтэй яг чадсарсаа юм. Тэгээд яг зөвхөн Тийм. чи гаруу ярьж байна уу? бүх ахтыныг бүх ахтыныг төгсөж Энэ одоо манай бүсгийн орж ирж хаашаа анх болсон юм. За. Юусэхтэн чи. Оюуна би ахын тантаа тахыг таньсан тавчих гэсэн. За. За. За би энэ хүний нөгөөг нь хамгийн бага хөлтөн байгаа. Өнөөдөр ахыхаа зуунаас бүсний тэмдэг хүүхдүүдтэй хоолоос ирж энэ бүсний самбар усчаараа явдаг баярлж байна. Айд гадаад амьд хүүхдүүд чихээ хүндэт гэж ирж уурнаа ирж бүсний хүндэт гэж ахтын сургууль ингэж уулзуулж юугаас хийж байгаа хүмүүс хавраа. Хоёр хүүгээ их баярлаа. Бидээс өөр бүхэн харцаатай байдаг. Исэн ч их баярлалаа. Дахин нэрээ гэж хэлчихэ. Камера анхаараа манай аав дуртай аж хүмүүс аж Жижиг. Монгол улсын багш профессор баялаг одоо эндэрлийн өргөн зам төлсөн одоо үсгэцлийн ахуйн тэрнээс гадна манай Улаанбаатар Улаанбаатар хотын одоо секретарийн дунд үлгэр жишээж ингэж тэгж боддог гэдэг юм найдаж байна. Юусэд хоёрын дээр баяртай байна. Манай Түүхэн хааны дэдэг тэр үедүүд яриадсан дэдэг нэг хамгаалсан байна. Энэ бол улс төрийн дэний академи. Хамгаалсан байна. Монголын түүхээр одоо нэлийн олон төлөвсөн байна. Тэгээд Монголын армийн дотор генералын олон чиглэлтэй олон чиглэл одоо хот аймагуудад байгаа. Тэгээд тэр бигэн дурсгалын тэгээд хатсан. Welcome to the Antidote. Nice man. Ахдунара. Одоо манай аавын зүүн насны ойроор одоо чин сэтгэлээр энэ дээрээ тэгээд энэ ёсны ажиллагаанд оролцоо та бүгдд нь одоо самбартлаа хэлээ. Манай аав олон шавьтай байна. Тэгээд тэр шавьнаар бүх аймагуудад байгаа. Тэгээд гигийн дурсгалыг одоо хатгалсаар байгаа. Тэгээд энэ хүндгийг одоо үргэлээ.
Мэргэн самбуу гэдэг хүний амгүй хасын оюун гэдэг хүн байна. Яг яг их сургууль, эхлээд улсаартай ажихын дээд сургуулийг төсөөд яг их сургууль оройч багшлаа. Одоо бичвэрээ сууж байна. Кино авч штэ. Амрын яри. За энэ бол мэргэн самбуу гэдэг хүний утмынхан тоглож байгаа юм. Өөрөө хэлбэл эмэгтэйн талаас нахтрын талаас нь тоглож байгаа юм. За надыг мэдвийн дунгаа гэх юм аа. 85 хүрч байна. Ингээд 30 жил багшлаа. Ингээд амьд ингээд одоо гişik байна. Тэгээд охтонор таан тоглож явдаг. Маш их баярлж байна. Самдан эргахтаа анхан яриасан би 13 настайдаа Маттын 8-р дивизион дараахад манайхаас хамгийн түрүүнд би загтуулсан чинь самдан гэдэг хүнд одоо миний ээжтэй аав гэдэг тэгээд загтуулсантай күрсэн байлаа. Тэгээд самдан эргах тэрийг энэ миний ах дүүнэр бүгд мэнд байдгийн маань гэж сүйд ирсэн. Тэг жангатан ирсэн. За тэгээд самдан эргах бол надыг сургууль ороход дэмжлээ, миний хөвгчөө дэмжлээ. Тэгээд бүхэл одоо ирсэн бид бүрээд бүгд нарийн мэддэг. Өөрөө хэлбэл самдан эргахтаа хамгийн дотны хүн бол би байсан. Тэгээд бүхэл юм. Бидээс бүхэл юм нуруулсан. Бустахтнаар бол нэлээд сүйд мэдэж яасан. Иймэрхүү байгаа. Ингээд дунгаа гэдэг хүн байгаамаа ингээд товтон зүтгэж таа. За танилцуулъя. Баярлалаа. Yo, di одоо Улс аймгийн хөргөн болоод 46 жил болж байна. Хэдүүлээ гэж 47 жил. Тэгээд самбилыг ахад орноор манай бөхшөө очоод гадаа орцдог байхгүй. Би тэгсэн чинь гадаа зогсож байдаг. Хөлж байдаг тийм хүн байсан. Монголын хөгжмийн зохиолч санжигдорж авахтаас байна. Монголд яаж явах вэ? Монголд ийм бөхшөө bagay одоо ингээд цаашаа эдрийг хамтгүй баяр тутаар харж байгаа. Тэгээд ерөнхийдөө таавтай баярлаа. Ахтунэр хоорондоо ингэж ер нь баярлаа. Таавт баярлаа. Одоо ингээд таньж хоорондоо ингэ одоо би бүгдийг танихгүй шүү дээ. Тэгээд ер нь таньж байхдаа одоо хүүхдүүд ирчихсэн Испаниас ирсэн, Америкаас ирсэн төмөр ингээд тоглох хийх гэж байж байгаа. Тэгээ энэ яг хоо бидний ахтунэр ингээд миний ахтунэр байж байна. За их баярлалаа таавд одоо сайн сайхныг хүсье. Төмөр хоёр дотор явъя гэдэг баярлалаа. Намайг офис тархин инженер гэж. Хэд чойрсэг. Зүгээр. Камерд ярьж шүү дээ хүмүүс сонсон. Миний хамгийн хайртай байсан. Ажлаад хараад манай дээрээ дандаа надад цог гоорч хөшгөж идэх. Оцоор даруулах нь халагддаг гэсэн. Тэгэхээр үсэгч сайшаа баярлалаа. Энэ сайхан хэмжээ хийдэг. За та бүхэнд баярлалаа. Бумсэл давай. Өргөдөн. За би өөрийгөө танилцуулъя. Одоо энэ самтны ахуйсан
ер нь энэ цаашаа мэдж байгаа, дөөсөө мэдж байгаа эдний хобби гадаад дотоодос явдаг. Ёв болгондоо тэр үеийн далуу байсан. Намаа дандаа дуудаж сэрж мэргүүлдэг байсан. Би эднийх тэр 45 дугаар эксэрийн улсын байшин байх. Тэр аахан дээрээс нь яг үеийн сэрж мэргүүлдэг. Энэ наадаа энэ байшин сэрж мэргүүлдэг. Эдрэг ёв болгонд сэрж мэргүүлдэг. Замын засч гэсэн. Замын засч хийвэстэй өөрөө хүсдэг байсан байхгүй. Тэгээд маш мөнгө дотн байсан. Айгуу дотн байсан. Тэгээ манай хараа үргэлж юм. Ороо хөөгдөдийн базар манай бордоо. ийм дотноос цаашаа сайн үсээ. Энэ бусдаар болчихгүй. ийм Сайн байна. Намайг лавн Лонгайт бүгшний баг орхны байгаа. Тэгээд самдрын гахихаа энэ дурсаад маш их баяртай байна. Саша Лүсэг багаас нь баг багтаа бидний хараа аягүй хоорч гардаг байсан. Манай ээж цэцэрлэгийн тоглож байсан. Тэгээд Сашаха ээж надад дахиад авчирч өгдөг. Тэр үед дахиад мах ховор байсан. Тэгээд их гоё хоол хийдэг. Тэгээд бид дандаа баярынхаа таартыг танаа ээжээр хийдэг жаа. Тэгээд Сашахтай би үргэлж холбоотой байдаг. 2005 онд бас Москвад байрч ирсэн Сашахтай уулзчихсан. За ингээд тавчхантай юм байна. Би бол Америкийн улсын Флорида мужид амьдардаг. Хоёр хүүхэдтэйгээ одоо зуны хаан нутгаар ирээд байж байгаа. 8 сар болсон. За. Батуу яач. За. Батуу өөрийнхөө танилцуулаа. Надад бүгдээрээ хэлээ. За би багагийн батга бүрж байгаа манай Багагийн хүү юм уу? За би бол бас ойрын хамаатан самдын гахын ойрын хамаатан гэж өөрийгөө ойлгож явдаг. Саша битээр одоо өдөр болгон биш ч гэсэн одоо Москва Улаанбаатар байдаг ч гэсэн бараг 7 хоногч нэг удаа битээр хоорондоо холбоотой байдаг. Ийм хүмүүс юм аа. Тэгээ өнөөдөр самдын гахын одоо энэ дурсгалын самбар босгосон үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. За ингээд одоо ах トゥ нартай одоо эрүүл энхийг хүсэж байна. Та бүгдэд ажлын их амжилтыг хүсэж байна. Гэр бүлийн сайн сайхныг хүсэж байна. Үр хүүхэд чинь одоо аз жаргал сайн сайхныг хүсэж байна. Баярлалаа. Яамай цаашдаа дүүнэ. Туя та хам зүйг. Давай. Ориг таньш. Санчо фото. Миний очиж. Туя судиш. Миний багын найз байсан. 50 жил одоо бараг биш шүү дээ. Найз байгаа. Би хоёр жил одоо 61 оноос хойш яг ахчи хоёр байгаа та. Намайг цаашаа гэх. Энэ том цаашаа юм. Биеэр том байсан. Биеэр жижиг байсан. Тэгээ ингээ хоёроо гэдэг байсан. Том цаашаа жижиг цаашаа. Одоо тиймэр хүн тэгээд би тоош. Манай ээж Клавдия Петровна Железняковна, найз Лида Сергеевна, тэрний ээж байсан. Их найз байсан. Авган энэ байна. Авган тэр байна. Их тийг дива. Бүгд давай. Богдан, иди.
Би сүрэн гэж хэлээ. Батна хамгаалалтын сургуулийн ажилтдаг. Кандидат бас ингээд би ч гэсэн За. Батна хамгаалах яамны Ахмадын хорооны дараа Орчууч генерал Бомбсрын гэдэг хүн байна. За, зүүн аавынхаа зүүн насны мэндэлсний зүүн гэлээ тэмдэглэж байгаа үр хүүхэд нь одоо их баяртай байна. За, самдан гэлэггүй бол манай Монгол цэргийн түүхэнд нийтээсэн хэлэх юмтай, хийсэн ажилтай, гайхамшигтай генералуудын нэг юм аа. Монгол улсад өнөөдөр 51 генерал өгснээ самдан гэлэггүй бол 22 дахь генерал нь байна. 1961 онд хошууч генерал, 1971 онд дэслэг генерал аваад тэгээд Монгол ардын манай цэрэг айрамдууд зөвлөлт толгой тулсан Монголын цэргийн бүх сургуулиудыг төгссөн эрдмийн цэрэг хамгаалсан Монгол анхны генералын нэг самдан гэлэггүй батлан хамгаалах яам Ганжиштавын төв аппарат ажиллаж байсан. Анги нэгтгэлүүд ажиллаж байсан. Богинохон хугацаанд гэсэн 2 дивиз команд. Яг эх орны дайны үед бол 1942 оноос 46 он гэхэд одоо зөвлөлт эх орны дай явж байсан эдийн үед бол зөвлөлт толгой улсад бронзын нэрмжил активыг одоо актив суралцж байсан. За тэгээд хийсэн ажлын дотор бол хамгийн их тэмдэглэмээр юм бол Монголын цорын ганц дээр үед байсан Монгол улсын их сургууль маш удаан жил одоо ажилласан. За Монгол улсын боловсон хүчнийг бэлтгэх хэрэгэд үнэтэй хөв нэмүүлсэн ийм гайхамшигтай хүн байгаамаа. За ийм учраас одоо би ийм учраас энэ одоо аавынхаа юу дурсгалыг мөнгөчүүлж энэ ийм сайхан арга хэмжээ зохиож байгаа охин Юуса на хоо Саша нарт болоод ах トゥ тэрэгсэд одоо Монголын генералуудын нэрийн өмнөөс болоод батлан хамгаалах юм манай Ахмад ажилтны нэрийн өмнөөс баяр хүргээд одоо жижигхэн зүйл дурсарья. Монголын генералуудын ном бий юу? Байхгүй юу? Огон нэг аваатай альбомын маягтай ном байсан тэрийг би олчихсан гэдэг сүүлд нь ингэж үйдсэн. Самдан гэлэггүй бол Монголын 22 дахь генерал. 151 генералын 22 дахь. 151 генерал төлснөөр Монгол улс 18 дэслэгч генералтай 151 тэрний нэг самдан гэлэггүй байна. За тийм учраас энэний одоо хоёр одоо тэгээд ингэж одоо аавыгаа дурсгалыг мөнгөчүүлж байгаа энэ одоо их баяртай байна. Даим байна. Хомсрын генералаас би үгүй шийдвэрж хүлээж авна. Өнөөдөр Саша хүүхдийн нэрээр нь гэж байна. Өвчигээ аавынхаа мэндэлсний 100 жилийн ойгоор аавынхаа таахгүй мэндэлсэн байшин хамбар болсон. Ах トゥ хөрөл сасан найд нэг шавнэр хань хүмүүсээ тогтоосон юм сайхан хэмжээ за сандан гэлэггүй тухай хомсрын энэ генерал гэдэг номын дурсасан гэдэг мандатаар болчихсон байгаа юм. Тэгэхээр сандан гэлэггүй бол би хэзээс
Босогоо сүүлийн үед зэрэг агаарын зэргийн ачаа байхдаа сандан гэдэг ухаан энд амьдарч байсан. Наадаа сандан гэдэг ухаан. Сандан гэдэг ухаан Ямны сайт ямны багаар хэмжээнд багцуулж байдаг. Аашаа студиунд дэний басууж байдаг. Арс торгой гэдэг чингийн тусдан дотор манайхын хамтдаа байна. Сайшаа цагаан сарыг одоо тэмдэглээд тэгтэн одоо бид бас эцэн дэвд одоо очиж одоо хүндрэл үзүүлж байлаа. Ийм манай сандан гэдэг бол их сайхан. Хамгийн гол нь юу гэвэл их сайхан гэдэг үг юм. Их сайхан юмуд их сайхан. Энэ бол асар их бэлэгтэй юм сайхан. Тэр одоо сайхан бэлэгтэй үгээр нь одоо сайхан Саша эхнэр Банягийн аавын хамтаа өсвөрт машин сайхан үнэт хоёр хөргөн махан хоёр нь одоо туссан өөрөөр матраг өмсчод яг үгүй ийм бас одоо энэ хоёр одоо том болсон энэ байдлыг одоо ингэж одоо тэмдэглэж хэлээд их сайхан байна. Энэ одоо хүндтэй хүнийхэн үйл амьдралыг одоо дурсна гэдэг бол тэгэхээр одоо их сайхан байна. Ингээд би бас бит хоёр гэр бүлийг төмөрөйгөө Девас одоо ингээд Инраадын одоо миний зооносны аваагатанд тохиолдол цаашаа одоо дэмжиж байгаа юм. Гэр бүлийнхээ хамтар одоо энэ хацагт орж очир айд гэрийн одоо сайн сайхныг одоо бэлдсэн энэ зүйлийг одоо айд байхад одоо бүх сайн сайхныг ийм зүйлээр одоо бэлдсэн ийм дурсгалын зүйлийг одоо бидний дан одоо хасуулдаг гэж байна. Өстөгчнөр сайн сандан гэдгийг мэндисний 100 жилийн ойгоор үр хүүхэдэн дурсав. Генерал гээд уурсан гэргийн төмөр хоёр 2010 он гэсэн ийм бичээстэй ийм зүйлийг цаашаа Тавасын одоо Монголын могт Овсын одоо юу гэсэн одоо сайн үтэй очоод одоо